Одоо наадмын цаг үед бол хүн ус үүссний мөн их Монгол улс байгуулагдсны. За тэгээд Монгол тийм ховсгол ясны гэж явдаг баха. Ягаад энэ гурыг дандаа хэлдэг юм бол 2000 гаруй жилийн өмнө бид байсан. 800 жилийн өмнө ч миний өвгд эцүүд байсан. Өөр бид 100 жилийн өмнө дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж явцгаас хүмүүс гэдгээ. Өнгөрсөн одоо ирээдүйн 3 үетэй явж шүү дээ. Тийм байна. Ингэж өөр тэдэн мянган нас бид байсан. Тэдэн зууны өмнө ч байсан. Бас саяхан ч бас бид байсан гэж. Бид байгаа юм чинь гэж. Энэ бол улс төрийн бодлого байх нэ. Тийм байхад та нар яаж чадах юм гэж. Бид баяраа хийж байна гэж. Тийм байна уу? Эдийг та нар төр улсаа авч явж байгаа хүмүүст заримд нь дуртай, заримд нь дургуйч. Тэд бүгд тэнэг биш. Тэнэг байсан бол юу гэж төр ирэх мэдл барих вэ? Төр улсыг ингэж өдөрдөж авч явна гэсэн бидэнд ч бас ганц нэг захиас юм хүн байлгүй яах. За тийм байна. Өөр чи ямар баяр вэ? Хамардаг баярууд нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдийн баяр. 6 сарын 1. Үндэснийх баяр надад. За. Үндсэн үйлээ баталсан өдөр. Сар тогтносон өдөр. Шинэ жил. Цагаан сар. Тэгвэл энэ бол нэг санаанд орсох байдлаар тэмдэглэж болно. Бас бахархах, бүх соёлоо тээж үргэлжлүүлэх маягаар. Өнөөс баяр болгоноор идэж уугаал ингээд юу гэмээр юмтэй. Идэж баяр биш болгож болохгүй гэсэн үг. Ихэнх нь гэр бүл үндэстэн гэж байгаа бол гэр бүлийн баяр гэсэн үг шүү дээ. Гэр бүл ахын дүүсийн баяр гэсэн утгатай болсон. Гэхдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж байдаг гэхний эрэгтэй хүний эрхийг хамгаалах өдөр байдаггүй. Дэлхийн нийтэд 11 сар ихэнд байдаг. Амардгүй шүү дээ. байдаг ч гэсэн тэр нь нэг ажиглах. Тэрээс ажиглах өгдөг юм. Тэгээд дэлхийн нийтэд ер нь нөгөө нэг бол 10 хоногийн зайтай эмэгтэйчүүдийн баяр гээд тэгээд дараа нь болохоор эрчүүдийн нөгөө нэг цэргүүдийн баяр гэсэн. Тэгээд эрчүүдийнх нь тэр баяр нэр амардаг байхгүй. Хягтыг чөлөөсөн өдөр тэгтээ эрчүүдийн баяр. Бусад улс орнуудад эмэгтэйчүүдийн эрх амар хөндөгддөг хэрнээ манай Монголд эрэгтэйчүүдийн эрх л хэр нь асуудал болоод байна. Эмэгтэйчүүд нь дандаа амар эрх мэдэлтэй даам гарцсан хүүхнүүд гэдэг. Яах вэ? Нэг хэдэн зуун жил тэгэл хэцүүлээсэй байлгүй. Одоо тэгэл эрхээ хэлж байгаа байлгүй дээ. Бас нэг дан бүсгүүчүүдээр нэг өдөрдүүлэх сонирхол байна. Тэгээ эрэгтэйчүүдийн амиа бололт гэдэг маш өндөр түвшинд байдаг. Эрэгтэй хүмүүс амар салчгаар. Хада бүр дээлгсэн шүү. Тэгээ зүгээр зарим нь яаж байгаа хэрүүл юм бүү мэд. Сэлтэмээ. Ашаага толчих хэрэг. тэр байлгүй. Ганц газар гэх болох. Үнэтэй үг газар байхгүй гэдэг. Би хажууд нь бараг тэр мууж болоо. Яг юу явж ирээ. Тэгвэл та нараа тэгтэл нэг бачууруулсан байх шүү дээ. Нэг асуудал байгаа болохоор л тийм болсон байх та. Тэр ямар асуудал юм бэ? Вакцин. Тэний махад Зүгээр нөгөө нэг хялгсан сууцаар холбоотой юм гэдэг шиг байна шүү дээ. Эр хүн гэдгээ мэдрэхэ болцол байхгүй юу? Энэ ойлгосон. Энгөт гэдэг. Энэ одоо хин гэдгийг нөгөө нэрийг дурдлахгүй. Тийм биз. Өөр хөө гэж хэлдэг. За тий энэ. Энэ хавал та нарыг их мэдэнтэй. Бид тэгэл мэдчихэв. Тэгэл хэрэглээ. Тэр гарсан ч тэгэл. Энэ ажиллахгүй шүү дээ. Тийм учраас энэ доторх ажиллаж байна. Ойлгосон уу? Яасан хэцүү. Баяжлуулаад. За хүүхдүүдтэй юу ч ярьчих. Тийм дааш дуртай сонсож байгаа. Шууд ойлгож байна уу? Мөн бацхан тавьсан. юу ч ойлгохгүй байна. Тийм байлгүй. Одоо юу гэсэн үг юм? Анти. Амаа комчгүй. Тэгэхээр хэцүү хүн цэдэг байна. Тийм биз. Тэгвэл яга эмэгтэйчүүд нь жоохон эрэхтэй болоод байна. Хамаг шимс үсийн сороо боллоо. Амьдрал авч. Хитэр хийх юм үүрээд байгаа шүү. За өвгийнх нь ам яг болохгүй дээр хэлэх гээд байна. Яах вэ? Өө таны хэлдэг.
Та нараас уус гарнаа. Аа. Эрэгтэй өрөөс чинь хүн ас гарнаа. Тэгэл та нар хүмүүсийн бүх юмыг сороод авчихгүй юу? Тэгээд тэд нар чинь хэцүү болоод байна шүү дээ бүр. Бачаараад. Гинэ. За. Дэж байгаа. Эрэгтэй хүнээс хүн асуурна биднээс юу? Цусаас. Ари өөр юм байна. Тэгээд дундаас нь хүмүүс авах юм гээд Бачуурнаа. мэдгүй. Арай ялах баг. Энэ чинь өөр ир байхгүй мó та. За зөв намаа мэдхгүй бол ер нь алуулах юм шиг байна шүү. Нэр эсрэг 500 гай та. Тийм байх шүү дээ. Эсрэг биш үү би тийм чинь. Нэг тал. Ерс үстэй шүү дээ. Бид нар арай л ярих хүмүүс. Тэгээд өөрөө асууад юм чи. Тийм байхаар ч одоо яана. Ихтэй хэрэг байна уу? Байна. Нэр юу эсрэг болохгүй байна. Гэхдээ ер нь заавал ир юм гэхгүйгээр бүгд юм авч юм чаддаг байх хэрэгтэй. Монголын ахуй байдал нь угаасаа тийм байдаг. Ир имгүй л дайчин болгох үүрэгтэй. Үүн тэр ир имийг их тийм байсан юм уу? Энэ хатуу хэцүү бэрх олон улиралтай цаг үед яах вэ? Чадaltaй нь үлдээд чадалгүй нь яах вэ? Нарчигдал дуусна. Тийм учраас ир им хоёр нийлж гол голомт үүсгээд энэ хэцүү цаг үеийг багаар ажиллаж давж гарахыг хэлж байгаа. Үүн тэр ирэх тэгэхээр ерөөсөө ойлгомжгүй шүү дээ. Ягаад гэвэл чинь дөрөв үйл чинь дахиад ээлжлээд байна. Энэ үед яг хэн сайн хамтрагчд байна. Тэд л урт удаан байж чадна гэсэн үг юм. Тэр хоёр хамт нийлчихэд энэ хатуу бэрхийг давах гэж байгаа үедээ би тийм ихтэй чи ийм ихтэй гэж сууж байгаа. Энэ байвал Монголын гэр бүлүүд их ихэн салцсан байх юм байна. Ирэх гэдэг зүйл нь. Өвөө одоо тэгээ суурин байдаг болсон юм чинь заавал нийлэх шалгаа. Одоо тэгээ яагаад хүмүүс салаад байгаа юм? Их яриад байхад тэгж яахгүй юу? Хамаг юм л бэлэм баян тансаг байна шүү дээ. Аав ээжийнхээ гараас ч гараагүй аав ээжээ юм ахуулаад үзэж харах юм аав ээж нь замын засч өгөөл. Аханд өөртөө ховилдаал. Ийм байхад ямар саад бэрхшээлийг давах хэрэгтэй болж байна. Жаргалтай газар хүмүүс угаасаа л тийм байдیں۔ Би ийм ихтэй авчаас явлаа. Бойл ингээл солж байгаа. Үнэхээр хатуу бэрхийг хамт туулсан хүмүүс хизээж ахар шахар хэрүүлдээр ундгүй юм. Юун ирэх? Юунд ирэх гэж ийм цаг уур амьсгалтай ийм газар ирэх биш харин нэг нэгнээ мэдэрч хөдлөхийг хэлж байгаа юм шүү дээ. За би энэ хэсгийн юмыг хариуцъя. Харин авчраад ирэнгүүт чи тэрийг хариуц. Би үр хөвгтөө харъя. Чи тэрийг хариуц гэх мэт. Үүрэг хариуцлага. Нэг л их ирэх ярьсан хүмүүс. Би тийм ихтэй би ийм ихтэй хариуцлага байхгүй. Энэ нь эрхэлж өссөний хамгийн том хүмүүжлийн жишээ юм. Хар багаас нь хатуу байх болоод элдэг үүрэг хариуцлага өрүүлээгүй. Үзхийн үзүүлээгүй учраас наад өрсөд чинь хүн болохдоо үзээгүй юм а үзээгүй учраас яах вэ? Эрхэлж байгаад л эрхээ эдлээд алга болцохож байна. Хатуу эрхийг туусан хүн амар хялбар амьдрал гэх мэт зүйлийг хайна гэж үү? Өөрөө хөдөлмөрч өөрөө ухаанаараа явж байж ард нь гарна гэдгийг мэддэг бол тийм үзээгүй хүмүүс үргэж бэлэн юм дээр явдаг. Яаж эндээс мажчих уу? Яаж эндээс нэг дис бол хоол аваад идчих үү? Яаж энийг аргалж байгаа тэгж явах уу? Ийм байвал нийтээрийн ийм зан авшинтай хөлийн улс сайн өгөхгүй. Тэгэл госууд ивсгэгээл ийм бай, тийм байна гэж ялгуур цуцгааж байгаа. Өөр яах вэ? Тэгэхээр толгоогоо ажиллуулж ашиглах хэрэгтэй байх нэ. Тэрний дараа л тэр юм ирэх гэх нь жоохон хэцүү юм. Эрхлэх гэх юм уу? Эрх гэдэг чинь эрхлэх гэж хэлмээр юм байна. Тийм байна. Өө тэгвэл өөртөө оногцсон хариуцлагаад ингээд хариуцлагатай байгаад дараа нь эрхлэх юм биш үү те. Бид нар болохоор эхлээд эрхлэх гэдэг байгаа юм биш үү. Тэр эрхлэхгүй. Ерөөсөө тийм юм өөртөө хариуцж үзээгүй. Тийм болохоор ганцхан эрхэлж мэдэн тэгэл эрхлээ. Тэр бүл болно гэдэг чинь угаасаа л дундаас нь өөр хүүхэд гарч ирэн тэр хүүхдийн төлөө яах вэ? Өөрөг хариуцлага өөрж хоёр тал хичээх хэрэгтэй болсон шүү дээ. Нэг нь нарын дааж, нэг нь ангөрөндөө явна шүү дээ. Хичээхгүй сүрхүү. Тэгэхгүй тэгэл хүний өмнөөс ингэж явж байгаа ихтэй л аав ээж тийм хэрэгтэй байна. Энийг гисэн тэгсэн гэл ингэ яваад ивэл энэ эрхлэх мөн шүү дээ. Бие даах хүсэл алга. Тэрний хажуугаар нөгөө гаргасан хүүхдүүд нас хүмүүжж байгаа. Оо ээж аав ингэж байгаа л амьдэрдэг. Тэгэхээр би ч бас ингэж сурах хэрэгтэй гэл. Ингээл хүмүүжил гэдэг юм чи ийм байдаг юм шүү дээ. Одоо ч өө наавтайгаа ч юм уу. Хэр хангаад гараад
газиба ганц нутаг орно үзэх нэг өөр хэрэг. Тэгэхгүй тэгэл нөгөө барьдаг дөрвөлчөндөө ингээд энэ аавтайгаа тоглолцсон явж ивэл юу болох вэ? Энэ ирэх хүн мөн үү? Хамгийн чухал зүйл бол энэ хэцүү дөрвөн үйлрэлтэй хатуу ширүүн нөхцөлд ядаж яваад үзээ тэр дундаас амьдрах арга олцгол юм бол тэр хүн бол. Харин тийм зүйлээ үзэхгүй байвал тэд горовчд болно. Цом били юм өгөө чи улсаасаа татгалзаа. Цом тийм орд өргөө өгье гэвэл өнөө хэдэн заа гэх юм бай тийм үү? Үнцний мэдгүй болох шүү. Үнцнээ мэдэхгүй. Хит их эрхэлж өснийгээ. Тэрээс нь амар хэлбараар. Тэгэхээр хүүхдтэй хатуу зүйлийг үзүүлж ийн гэдэг нь хүүхдтэйгээ нэг хайрлахгүй байна гэсэн үг биш. Бүр л илүү хайртай гэсэн үг шүү дээ. Ухаан хэрэгтэй. Хяналт биш, захиргаалт биш, зодуур биш. Бас эцэг эхчүүд нь өөрсдөө бас бие зөв авч явдаг байх ёстой. Сур чи онцор гэсэн өөрөө болохоор тийм нэг юуг мэрэмдээ хүүхдийнхээ хичээл номыг хийж өгч чадахгүй. Хэд өвөг найруулж чадахгүй. Дэрэгдэн сарахад өнтөрж орилж харалдаг. Баяр хөөргээд наргид цэнгдэг хүнээс хүүхэд яаж хүмүүжлэх вэ? Авыг гэсэн ч лавгдах Өөрөө байх. авчих юм шүү. Нугаас л хүүхэд муу болгоны дөөрөд гэсэн юм. Тийм ээ. Нөгөө нэг тийм юм ирэгдэд байдаг л та. Багаас ингэ даалт ухамсартан суудсан. Тэгээ том болоод одоо трама гэдэг юм л та нөгөө сэтгэлийн юм нэг шарах ч юм уу авцсан. Тэгээд өөрийн мэдлэггүй ингэ тэр үйлдэл хийгээд тавтаад идэв нэг Тэр тийм. бүр ухамсаргүй байхдаа харсан сонссон үйлдэлээ давтаад идэг. Багаас эцэгээс ч юм уу. Ер нь эргэн тойрон эцэг эхээс өгнө үү? Энэ дээр эцэг эхчүүд нь өөрсдөө зөвтгдөг. Бидний үеийнхэн ийм гэж. Бидний үе тийм байгаагүй гэтэл яг тэр үеийн хардл бас л өөртөө бас ширүүн гарууд байсан байгаа юм шүү дээ. За 2005 гэж тооцъё. 2005-ийнхэнд нь 95 оныхан зааж өгсөн. 95 оныхт нь 85 оных нь. 85 оныхт нь 70 оных нь. 70 оныхнд нь 60 оныхан гэх мэт. Энэ мэт архины яс элдв янзын байдал нэг нэгэндээ ингэж дамжуулдаг нэг сонир. Тэгчгээд өөрсдөө гимгүү тарилж байгаа нь бүр сонирх. Энэ ерөөсөө нийтээрээ бие яаж зөв авч явах вэ гэдэг зүйл шүү дээ. Тэрнээс бид нар цэвэрхэн харин эднэр ийм хүмүүжээд байгаа гэж болохгүй. Ягаад гэвэл тэрийг аав ээжүүд нь зааж өгсөн болж таараад байна. Тэгэхээр ч одоо Нөгөө үлгэж явах хэрэгтэй ах эгч нар нь тэгэл тэр үед нь бас л архитаар сэргүүлж, наргид цэнгэж та нарт хүүхэд байх чинь тийм юм үзүүлсэн л байж таараа шүү дээ. Аа. Одоо гэхдээ тэд нэр амир үхэн зат. Та яах нь тэгж залуулах нь. гэхдээ ер нь л яг тийм хүмүүс жинзээ үе гаяа руу муулаад гэдэг шүү дээ. Тааныг талцуулах ер нь хинт хэрэгтэй юм байна. Өөртөө болохоор зөв төгөл шинэ үе Чи ялуулсан юм дээр. Ам бүхэл ам бүх гэдэг нь чи залуулсаа. Энийг нь бас тагчнаа өгөх. Аач дээд Өөрөөсөө йогын шивтийн устдах тэгээд энэ хүнийг алах нэг бас харах хэрэгтэй шүү дээ. Өвөө. Нэг жишээ болох. Тийм байна уу? Тэр хасна энэ төр гэж байхгүй. Сима тоглоом тавих шүү дээ. Алцах юм бол овоо юу амьдлуулах гад үзье. Амьдлахгүй бол яг тэр та тэр сайхан амгалангийнх нь гадар өгөөд хөргээд өгчнөө. Энэ хүн байж яд энэ хэцүү газар. Чи харин баярлах хэрэгтэй шүү дээ. За ашиггүй те өвөө минь ингэж явуулаад дээш явуулах юм. Оо тийс ямиг яаж мэдгүй амтан болоод турч үү. Өвөө амтан болохгүй. Аа. Өөдөн цос том ирэх биш үү дээ. Тэгэл болох зүйл. Уун тэр амтан болгох. Өгдөөд өсч байгаа чи үгүйс тэгж амтан болж доош явах үү дээ. Гэлээ. Зөв юм. Ер нь хүн бусдад ашиглуулсан байж ядран байран амьдрах ямар хэрэг байдаг юм бол. Нэг бол тэмц, нэг бол дарлагдаж дуусах. Энэ хоёр сонголт байдаг гэж юу. Нэг бол нийгэмд үйлчлэн. Нэг бол нийгмийн адуулсан. Өөр ямар ч хөгжих аргагүй гэж юу. Харин нөгөө арга байт юм уу? Өвөө. Яг тэ салгасаад байсан. Төсөө их жоох эвгүй нөө. Хийгээл өөрөө ухаж байгаа юм шиг болоод тэгэл татах юм байна. Тэгвэл өгч байгаа юм шиг. Бас нуучих гэдэг байхгүй юу?